Одоо бид жил болгон төсвийн гүйцэтгэл хэлэлцдэг. За аймаг орон нутагт эсвэл төрийн байгууллагууд ер нь ингээд жил хаах гад эхлэхээр за тэнд тэдэн төгрөг үлдсэн байна, энд тэдэн төгрөг үлдсэн байна. Хурдхан шиг энийг хэрэглээти энэ дээр нэмээд ийм аваатах гэдэг ч юм уу, ийм ер нь хандлага анзаарэгддэг. Тэгээд нөгөө бүх төсвөлсөн төсвөө хэрэглэхээр 100% гүйцэтгэлтэй гэж ингэж эргээр сайн гэж харагддаг. Тэгээ нэгэнт энэ засгийн газар одоо маш төвөгтэй нөхцөл дунд бас хэмнэлтийн горим руу шилжиж төсвийн тодтгол хийж байгаа энэ үед ер нь бидний энэ тогтолцоогоо цаашдаа байнгын бас ийм зөв чиглүүлэх, зөв хэмнэлт рүү явуулах тийм байдал руу шилжүүлвэл яасан юм бэ гэсэн ийм саналтай байна. Тэгээ энийг цаашид бас манай сангийн яамныхан бас холбогдох журмуудтай анхаарад за магадгүй одоо оны эцэст гэхэд тодорхой хэмжээний урсгал зардал дээрээ хэмнэлт гаргах юм бол энэ нь сайн гэж харагддаг. Тэрнээс биш оны эцэг гэхэд нөө төсвөлсөн бүх мөнгөө заавал үрж дуусгаж тэр нь 100% гүйцэтгэлтэй эрэг гэж харагддаг гэж үзэхээс илүүтэйгээр яг л нөгөө ажлыг нь одоо дүгнж байгаа байдал нь бүтээмжээр нь одоо хийгдсэн зүйлсээр нь илүү хараасай гэж бодож байна. Тэгэхээр цаашид нэгэнт бид одоо хэмнэлт ярьж байгаа ийм үед илүү яаж одоо жил болгон зөвхөн нэг удаагийн төсвийг харах биш. Ер нь жил болгон тодтгоод байхгүйгээр өөрсдөө байгууллагуудаас дотооддоо хэмнэлт хийхийг нь зөв эргээр урамшуулах тийм тогтолцоо руу бас оруулвал зүйтэй болов уу гэсэн ийм саналыг илээ. За